брендийн соёл гэж ярьдаг. Одоо брэнд бүтээгч хамт олонны соёл. Тэрийг л бид нар юу яах ёстой? Авж явж хөгжүүлж одоо гаргаж ирэх ёстой. Тэгэхээр яг Монгол компани Монгол брендийг бий болгогч тэгэхээр Монгол хүн тохирсон тийм байгууллага байхгүй. Тэр уур амьсгал нь ч гэсэн явуулж байгаа бодлого нь ч гэсэн менежмент нь ч гэсэн тий бүгд яг тийм. Тэгээд үүсгэн санаачлагчид нар нь анх тэр соёлын үрийг тарьдаг. Өнөөдөр над дээр нэг компани одоо бас манай Монголын нэлээд гайгүй нэг одоо компаниудын нэг тэр компани хүмүүс ирээд тэгж байгаа байхгүй. Соёлын дүрм гэж ярьж байгаа. Соёлын дүрм, соёлын журам гэж яриад байгаа байхгүй. Хорвоо дээр тийм ерөөсөй байдгүй байхгүй. Одоо соёлыг журмалчих юм бол одоо юу болох вэ тий? Соёлыг чи өөрөө тэр үнцүүс нь бүрдэж тий. Өөрөө тэр нөгөө соёлын үрчин соёолж ингэж ургадаг байхгүй. Тэрнээс соёлыг ерөөсөй журмалдаг байхгүй. Тэрийг сайн бодож ойлгох хэрэгтэй. Тэгээд соёлын үрийг тарьж байгаа хүн нь бол байгууллагыг анхлан одоо үүсгэн санаачлагч, байгуулагч, анх хөрөнгө оруулалт хийж те анхны эзэнч гэдэг юм уу те анх лого тэмдгийг гаргаж ирсэн, анх дуу хууруу зохиож ирсэн, анх туг далбаагийн санаачилж ирсэн те анх тэр нөгөө итгэл үнэмшил тэр одоо өөр юу гэдгийг те залдаг шүтдэг юмнуудыг гаргаж ирсэн те энэ хүмүүс чинь байгууллагын соёлын үрийг тарьж байгаа хүмүүс наахгүй. Тэгээд тэрнээс хойш манай байгууллага тэдэд анх байгуулагдаад ингэж ирсэн түүхэн товчоонууд нэг майлстоунууд гарч ирнэ те энэ чинь ингээд соёл бүрэлдээл байгаа байхгүй. Тэгээд тэр явцдаа нөгөө уламжлал болгон сайн биш. Зарим уламжлалыг бол хаях хэрэгтэй. Зарим сайн уламжлалуудыг бол аваад үлдэнэ. Тэр нь үнцүүс болж төлөвшдөг байхгүй. Угс. Манай байгууллага дээр нэг юм л амар гоё байдаг. Юу гэхээр бид нар яг асуудлыг шийдвэрлэхдээ те манай удирдлагууд бүгдээрээ сууж агаад биднээс санал аваад нэгтгээд тэ нэгдсэн одоо ижил оролцоотойгоор асуудлыг шийддэг. Энэ манай байгууллагын одоо гол соёлын үнцүүс байгаамаа гэж хэлдэг те. Гэх мэтлэн ингэж яг тэр үнцүүс нь бүрддэг байхгүй. Соёлын үнцүүс л. Тэгээд хамт олон ч өөрсдөө соёлоо бүтээдэг одоо өөрсдөө соёлоо босгож ирдэг. Жишээ нь одоо Америкийн Jack Welch гэж одоо мундаг удирдагч тэр General Electric-ийн одоо CEO болжсэн 45 наснда Jack Welch бол соёлын менежментийг хийсэн гэж ярьдаг. General Electric дээр очиод тэр байгууллагын хуучин тогтолцоо, хуучин одоо үжирдсэн тий улиг болцсон олон ийм шаттай, хаяарахтай, маш хүнд сурталтай бизнесийн байгууллага мөртлөө толгоонд анхаадсан нүсрэг тэр аппаратыг манер очиж өөрчлөөд бүр соёлын одоо хувьсгал хийжсэн гэж ярьдаг. Jack Welch юм одоо нөгөө юуг ханаггүй юм том офис нээжсэн тий том захирлуудыг шууд нэг цааланд суулгадаг болохоо тий бүх ханаа одоо ингээд юу болгоод буулгаад том юм ганц өрөө болгоод офис болгоод заал болгоо тий. Тэгээ тэрнээс хойш зөндөө компаниуд л тэргээр л явж шít. Free of wall гэж ярьдаг тий ханаггүй офис. Тэгээд Jack Welch одоо өшөө олон дүрм журмуудыг болиулаад оронд ганцхан дотоод журам гаргаж ирсэн ингээл олон юмнууд байдаг байхгүй соёлын өөрчлөлтүүд. Тэгэхээр соёлыг бол угаасаа зөв соёлоор яг үндэстэнд тохирсон. Ялангуяа бид нар бол Монгол үндэстэнд Монгол хүн тохирсон соёл хийх хэрэгтэй байна. Байгууллагын соёл. Тэгээ Монгол хүний онцлогийг бас одоо судалж үзэж байгаад Монгол хүн тохирсон тийм соёлыг хийгээд ингээд явах хэрэгтэй. Одоо хятад компани гэхэд хятад хүн тохирсон тийм одоо соёлыг хөгжүүлдэг. Япон компани гэхэд Япон соёлтой л байдаг. Жишээ нь Солонгос компани гэхэд бол Солонгос соёлтой л байх. Яг тэрнтэй адилхан Монголд одоо яг тэр Монгол үндэсний брендийн соёл гэдэг нэг заавалчгүй бий болох хэрэгтэй. Тэрэнд одоо бид нар та нар гэдэг бол оролцоогоо аягүй сайн оруулах хэрэгтэй л дээ. Монгол залуучуудыг яг яавал одоо илүү их амархан хурдан баг болж байна үү те. Монгол залуучууд яг яавал илүү одоо уур амьсгалыг сайжирч байна. Монгол залуучууд ямар юмн дээр яг нэгдээд одоо тэгээд эвлээд тэгээд яг ажиллаж чадж байна гэдэг. Энэ дээр ерөөсөө байгууллагт гол нь л эв хэрэгтэй байхгүй. Тэр эв гэдэг чинь л тэр нөгөө тэр олон хүчнүүдийг нэгтгсэн том күү хүч болгодог байхгүй.